Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Дугаарын хамтрагч Пол жинхэнэ Франц хамттан. Хамтрагч Ажума Republic жинхэнэ Солонгос хамтыг гэртээ. Хамтрагч Завгар технологийн төгс сослол СМЭГ аль биесны дистрибьютор Энамог. Good Price-ийн сүнс бүтээгдэхүүнүүд 7 хоног бүрийн агаарын хэвээр Солонгосоос ирдэг. Хадгалах хугацаа 14 хоног байдаг тул Good Price үргэлж шинээрээ. Хүчлэрэгч танах хэдий саадаг вэ? 24 цагаас. За баярлалаа. Шангрила салбар нь сонгон суулгаан хамтлагчаараа хамгийн өрөө сонголттой. Сайн байна уу? За тарах. Тэгээд тарахч. Та төлбөрөө орох уу? Ардгүй ирч. За та ардбээр төлсөн учраас нэг хөвтө тэнцэг арткойны урамшуул олгогдсон шүү. Өө тийм үү. Good Price-ийг сонгосон баярлалаа. За баярлалаа. Сайн бацхан үзэгчдээ Let's Cook Show-нд тавтай байрал хөтлөгч Өсөх хоёр байна. За манай галт тоогоонд өнөөдрийн сонирхолтой одоо хоёулаа десерт хийх гэж байгаа тийм. Десертийг маань хийхээр Paul Bakery-ийн pastry chef Баццэг хөрөлж ирсэн байна. За галт тоогоонд тавтай байрал. Баярлалаа. Хоёул өнөөдөр жимстэй тарт тэгээд чизкейк. Ойлголоо. За хамгийн ихний алхам юу вэ? За хоёул хамгийн ихний алхам бол эхлээд бэлэг өмсөж. За. Гой санагдчих. Би ч нөгөө нэвтрүүлэг дээрээ дандаа эрэгтэй тоогооч нартай ихвлээ хоол хийж байгаа. За. Тэгээ яг тантай ингэж хоол хийх болсон чи бас гоё тийм гоё аавра мэдрэгдэж шүү. За. Би бас манай галтгаа ер нь голцоо 90% октод байдаг. Тэгээ бас эрэгтэй хүн заах бас яриа өөр мэдрэмж авах байх. За хичээнэ би. За. Таны итгэлийг алдахгүйгээр сайн. Чи үгүй айгуу сайн байхаар харагдаж байна. За баярлалаа. Яасан гоё. За хоёлаа эхлээд миксинг боул дээрээ крем чиз, сахар 2 грамлээ. За хоёлаа юугаа бэлтчихв. Жингээ. Тийм. Крем чиз ингээд. За би тийм жин авчих уу. За тийм. За ерөнхийдөө энэ хушууга ашиглана. За. Энэ маань болохоор одоо нөгөө хөөрүүлж сэвсэлгэх зорилттой бол энэ маань одоо нэгэн жигд болгох юм. Ойлголоо. Зорилттой байдаг юм. Крем чиз маань болохоор 500 г бахна үү тий? За манай нь тэгэхээр гоё бичээд аваарай. 500 г крем чиз. За тэгээд сахар нь 225 г. За ойлголоо. За нарийн бов гэдэг бол нөгөө нарийн орцжор технологи гэсэн. Ерөөсөө тэр хэлбэр хэмжээ яриаггүй. Ойлголоо. За амжилттай. Мондөг байна. Баярлалаа. Нэр тэр ирэх биш. За. За одоо хоёул тийш хийлээ. Одоо хоёул эхлээд энэ рүүгээ бас корн старч хийжээ. Гол нөгөө юугийн маань чизкейкийн маань нөгөө барьцалдуулах зүйл маань. За энэ чагаал. Яг боллоо. За энийгээ гоё ингээ хутгачих. Хаад хоёул энэ савруугаа хийжээ. За болсон маш гоё болсон. Одоо хийж. Баярлалаа. Ямар гоё юм тантай хоол хийгдчихэв. Их урамтай санагдчих. Их гоё. Танаас урам авч. За. За боллоо. За крем чиз хийжээ. За болж. Чи гэхдээ юу хийж исэн юм шүү урд нь? Үгүй.
Даач тоглоод байгаа юм шүү. Үгүй. Би өрдөөсөө яг ийм нөгөө нарийн нандин шүдэ энэ одоо хоёлыг хийх гээд байгаа юм чинь. Гоё идчихсэн үү гэхээс би ч их урамтай иддэг төрлөө. Идчихсэн үхээс яг бол хийж байгаагүй шүү. За басан. За нэг ингэж болгочих юм тийм. Зүг. Гэтэ энэ эхлээд нэгэн жигдийн бие бүтцтэй болтол нь хоёлаа маш сайдарсаа утгах хэрэгтэй. За. За одоо юугаа жоох нэмчээ. Хүчээ жоох нэмчээ. За хоёлаа энийг түр унтраагаад энийг ингэж гоё доош нь унгай. Одоо хараа энэ чинь энэ хошуунд маань тэгээд энэнгээрээ бас их наалтсан байдаг болохоор энийг ингэ сайн утгах юм. Ингээ гол нь нэгэн жигд болгох гээд байгаа байхгүй. Ерөөсөө одоо бөөн үүсэхгүй, дан крем чиз маань дангаараа байж болохгүй, сахар маань дангаараа байж болохгүй болохоор ингээ холдуулах гэдэг. За одоо тэгэхээр зөөлнөөс эхэлнэ тийм. Яваа. За хэж. За яа. Тэст сонирхолтой ажил юм аа. Та одоо хэдэн жил яг энэ pastry чиглэлээр одоо дагнж ажиллаж байна? Нийт одоо миний 9 дахь жил. Вау. Та тэрнээс өмнө болохоор зүгээр яг ерөнхий хоолыг тоогооч үсэх гэсэн үг. Үгүй. Яг хоол үйлдвэрлэлчдийн технологич мэрэгчлээ. Тэгээд 9 жилийн өмнө төгсөөд тэгээд ажиллаж байна. Одоо би Fall Bakery-д ажиллаад жил 4 сар. Та тэгвэл яг анх үүсгэн байгуулагдаад тэгээд ажиллаж гисэн юм шүү дээ. Оо аим гоё. За хоёлаа тэгээ энэ зураа бас овонго халаач. 160 дээр. Гэтэ commercial овонго бодоход гэрээ овон жоохон хүчтэй байх гэдэг. Тэгэхээр хоёлаа 150 дээр тавьж үзье. За. За одоо хоёлаа юугаа хийчээ? Зөөхнөөс. Зөөхийгөө хийчээ. За аюулгүй ажиллагааны үүднээс машин амтраач. За. За хийчээ. 125 г. За хишээ 32 орсон. За ингэж яг халбантайгаа нийлэх тий. Өсгөө бол үнэхээр нягт нямбаа хүүн байх шүү. Яг л сайхан гараан болж. За баярлалаа. За хоёлаа ч нөгөө mini lemon cheesecake хийх гэж байгаа учраас lemon zest тэгээд жоохон juice хэрэгсэн. За энийг хараа ингээд энэгээр ингээд өрөөшөө заяа. Оо вау. Ингээд зөвхөн энэ торгоо хальсан авъя шүү за. Тийм байл. Хийж үзэх үү? Тэгээ. Угаасаа би ийм л дээ. Та угаасаа хийж чадах болохоор айч зөөлхөө тийм болж зөөл ингээд яг энэ торгон дөнгөж энэ хальсыг яг тэгэхээр энэ маань лимон ч өөрөө эфирний маслтай илүү гашуун болох гэж учраас зөвхөн энэ торгон энэ хальсыг авч байлаа юм. Тэгвэл яг гоё лемоны гоё час хийсэн гоё. Ойлголоо. За одоо ингээд болж. Оо зү. Нөөстөө мундаг. За баярлалаа. Гоё юм аа. Айгу амархан байгаа. Тийм байна. Таагаа ингэж хэлээд өгчхөөр уус амархан санагдаж байна. Тэгээд дээрээс нь нөгөө илүү гоё урамтай энийг хийж явахдаа ийм таатай маш гоё сэтгэлээр хийж байна. Ер нь бол эртээр үеэсээ л кек ч өөрөө нэг тийм жаргалтай үед иддэг. Амттай шүү дээ. Тэглэгээ ах уу? Төрсөн өдөр дээр хамгийн гоё баяр дээр кек л байдаг тийм. Үнэ. За хоёлаа энэ лимоныг хувай. Үрийг авчих. Үр нь бэж орж болохгүй. Ягаад тэгэхээр энэ чинь инхри бяцхан хөөхтүүд идэв шүү дээ. За одоо ингээд шахаарай за. Биш бол бацхыг бол бас чаддаг шүү. За. За бас гоё. За. За одоо дахиад зөвлөн тий. За би энэ зүйл би чам дүндэг хаглаад өгөө. За. Би баг өөрөө хагалчих дөө. За тий. Хоёлыг одоо энэ хийж байгаа десертүүд шүү дээ. За. Эдгээр Fall Bakery дээр гардггүй. Ер нь аль гардаг. Тэгээ чи хэрвээ ингэж ажиглах юм бол манайх яг ийм ямар нэгэн байгалийн гаралтай хүнсний будагч бодис болон нөөшлөгч бодис ашигладаггүй. Тэрнгээр маш давуу талтай. Одоо 21-р зуун бүгд л эрүүл зөв амьдралын хэм маягтай болох гэж хичээж байна шүү дээ. Тэгэхээр ингээд идж байгаа амттан маань ч гэсэн
таны бие ингээд нөгөө нэг тохирох тий органик байх нь маш чухал. За энэ өндөг маань 7 г илүү өндөг. Илүү байна. За тийм ээ. За тэгвэл арай жоохон жижигхнийг аваад таглаа тэгээрэй. За хоёлаа гэхдээ 200 г байх л байна. За. За болсон. За. Яг л байна. Чи бүр үнэхээр юмны баримжаа сайтай өгч байна. За хоёлаа энийг эхлээд нэг хутгахчээ. За тэгье. Маш гоё хутгачаад өнгөө нэг нэгээр нь хиншүү заяа. Тэр нь хамгийн чухал. За. Тортыг жаргалтай үед иддэг шүү дээ гэхлээр айгүй сэтгэл гаргаж тэр хүн маань ингэж идээсэй гэж хүсэж хийдэг байхлаар бүр маш гоё л санагдчихэв. Таны ажил яг хэдэн цагт эхэлдэг вэ юу? Манай ажил болохоор ерөнхийдөө бол 5 цагаас эхэлдэг. Өглөөний 5. Тийм, өглөөний 5 цагаас эхлээд бид нар 7 цаг гэхэд шинхэн croissant болон амттан десертнүүдийг дисплейгээд дүүргээд тавьсан байна. Вау. Яг ид унтдаг цагаарэ. Би бол 5 цагт бол унтчлах. Гэтэ бид нар ингээд дасцсан. Ер нь бол тэр амьдралын хэв маяг маань надад илүү сайхан санагддаг. Сонирхолтой юм шүү тий. Яг нөгөө илүү би эртэж уугаа. Магадгүй чи найт уулзаа гэж магадгүй тий. Тийм болоо. Тэгвэл орой сууж ер нь дуу муу их талтай шүү юу. Тийм үү. Тэгэхээр нөгөө хүн болгоны нөгөө биологийн цаг өөрөө гэдэг. Бид нарийнх ер нь бол ингээд мундаг юм аа. За одоо энэ дэр энийг ажилуулангаа нэг нэгээр. За эхнийхийг би чамд хийж харуулах. За тэгье. За ингээд дуусгаар. За ойлголоо. Тэгэхээр дараагийнхаа юмсан. Оо вау. Тэгвэл анзаарсан уу? Энэ манай гамбанзууд 304 гантай. Дээрээс нэг Япон улсад яг ийм захиалгаар хийлэгдэг эрүүл мэндийн ийм технологиор хийгдсэн юм гам юу байна? Зөв. Гамбанзнууд. Одоо ер нь бол хүн болгон эрүүл байх нь бүх юмны үндэс юм байна гэдгийг маш сайн ойлгодог боллоо шүү дээ. Харин тийм билээ бүр. Өмнө нь гэртээ целлулоидын гамбанз ашигладаг гэсэн. За. Тэгсэн чинь нөгөө тэр чинь нэг ийм микрофибер ялгаруулдаг. Тэгээ тэр нь хоолтой ингээд байнга орж идэг гэдээ утгаар зүсэх болгоно гэдэг. Тэгээд нэг хэсэг бас модыг ашигладаг гэж одоо болохоор дандаа энэ ган гамбанз ашиглаж байгаа. Энэ цэвэрлэхэд хэлбэр юм бэлээ. Дээрээс нь юу одоо бактери үржихгүй. Тэгээд хөнгөх. Тэгээд бас хутганы ир авахгүй. Оо тийм үү? Тийм, хутганы ир авахгүй юм бэлээ. Гоё юм. За энэ маань ингээд болчихсон өөр. Ингээд болчихсон. Оо за. Тийм юм маш амархан юм. За одоо хоёлаа. Одоо энийг яаж авах вэ? Гэ сэтгэл гаргаад хийсэн кейкнийхаа тусал бүрийг нь ашиглавал тэглэв явах. Оо, өстө гой зураг болсон байна. Нарам. Өстө гоё харагдчихэв. Өнөр нь маш гоё. За ингэж. Ингэж. Окей. За яг ийм байдалтай юу лээ? Өндөр нам яг ингэж юм шүү за. Ойлголоо. Энээсээ хайлуулж болохгүй. Энээсээ баг үйж болохгүй. Ягаад тэгэхээр хоёлаа дээр нөгөө бичэнэ тавь. Одоо топинг хийх юм шүү дээ, тийм. За хоёлаа тэгээд чизкейкээ овнда бейк хийж явах 100 таартай хийж эхлэе. За. Тэгье. За. Яг таарсан. За хоёлаа овнда хийж. За тэгье. Яг. За би онгоолгож өгөө. Тэгье. Яг. За яг болтон нэгээд. За ингээд хоёлаа 30 минут хаарлаа. 25. Эхлээд 25-д харуулж үзье. Ягаад тэгэхээр урд өмнө ашиглаж үзээгүй овн юм чаа. Төхөө. Тэгье. Ерөнхий ивент тэтгэгч ArtPay. Хөөгүү шимтгэлгүй 60 хоногт хуваан төл. Хамтрагч бүх төрлийн стейкийг BB Butcher's. Хамтрагч үйлсүүлэгчээ дээдэлж чанарыг эрхэмлэнэ. Good Price Market.
За хоёулаад одоо сүү эрэхтэй. Бас тэрийг мензуркэнд хийж грамлах уу? Тэгнэ. Өндөгний шар эрэхтэй. За энэ ахаа корн старч маань эрэхтэй. За. Масл эрэхтэй. Цэцгийн тос. Тэ? Цэцгийн тос. Бид нөгөө багасаа масл гэдээ яриа сурчсан. Өөсөө нэг юм шар үнэтэй масл гэсэн тэгээд тэрийг хараад масл гэж. Харин тий. За хоёлаа эхний ээлжинд сахар 100 г, сүү 500 г-ыг юу хийчихье. Эхлээд хурь орцоо хийдгийн шүү. За эхлээд сахараа хийгээрэй. За ягаад тэгэхээр хэрвээ чи сахараа их хийх юм уу, бага хийх юм бол нөгөө сүүн дотроос авах боломжгүй болчих учраас. Тийм тий. Хэдэн грамм гэлээ? 100 г. За яг бол. За чи. Ер нь яг л болох хэрэгтэй. За зүг. Яг зөв. Оо за. Сүгэ. Аа за. Яг командын дагуу. За. За яачих юм уу? Тавьж байгаа нойлчих уу? Энэ бас маш нэрвчлэлтэй заа тийм ээ тий. Энэ айгүй чухал байдаг. Бүр макрограммын төвшөнд хийх юмнууд бас бид нарт байдаг. Ойлголоо. За одоо нэг юм шиг юм. Тийм. Одоо халбахдахгүй нь ойлгомжтой тий. Хоёлаа. За 1968 байсан байна. Хэдийг оруулах хэрэгтэй гэлээ? Хоёлаа. Хасах 500 болгоно. Өө за сая 368. За ер нь нэлээд төгсөн баг тий. За ер нь болсон шүү тий. Сяны ингэчлээ. За би хоёлоо хөшгөө ач. Оо за тийм. Гоё ингэж. За нөгөө талын би хаачих уу? За. Та нэр цангаж гин үү? Манай бүр халуун бооз. Тийм байна, халуун байна. Би бүр подолготой үжиж л халууцтай байна. Тэгэхээр та бүр л халууцж байгаа. За манай энэ колумныг сонирхолтой колум байгаа. Нөө за. Хүн чинь одоо хоногт дунджаар 40 г нислэг идэх хэрэгтэй. Тэрнийх нь одоо 27%-ийг нь энэ колоноос хангаж болно. Оо зөө. Тэгвэл энийг ууж болох юм бэ? Тийм, энийг бас ер нь бол хүн бүр заавал ундаа ухаалбгүй. Гэхдээ ундаа умаар санагдвал бас хаяа ингээд уучхад гоё. Тийм бай. Яг нэг хүүтэн коло залгиалах юмсан гэдэг бодол. За төлөө. Cheers. Гоё. Тэгэхдээ бүр цангацсан байсан юм шүү. Би бүр тэгэхээр яг нэмээд уумар санагчлаа. Хойлоо их ярьж байгаа болохоор. Гэтэ хоёулаа ч бас гоё. Их ярьж гин, ажиллаач гэсэн сайн хийж гин. Гэтэ үнэхээр гоё юм. Хэм би юу? Ундаа маань. Одоо хоёулаа ийшээ өндөгний шар 100 г-ыг 100 г тий. Тэгээ өндөгний хальсыг гадаргууг ерөнхийдөө нөгөө 0.2 йодын өсгөл юм уу эсвэл содтой өсгөлөөр угаадаг. Тэгээд угаасан үнгийг өдрийн төгсгөлд заавал хэрэглэж дуусгах, хэрэглэж дуусгаагүй бол устгах. Тэр яг манайх бас яг ийм бодлого баримтлагдаг. За яг таарсан уу? 100. Яг таарлаа. Яг л энээсээ 42 г. Нэг халбаар аваад тийх үү? Тэгээ. За би чамд халбар авч өгье. За. 42 г тий. Корн юу гэлээ? Корнстай. Эрдэнэ шин цардуул. Цардуул. Гол одоо өтгөрүүлэх, барьцалдуулах. Ажлыг хийх. Бидний туслах. За хоёлаа битээ гасаач. За. За яг ингэж сайхан утгах байсан шүү тийм. За. Хоёлоо хэр их гал хэрэгтэй вэ? Зөөлөн дээр ихлээд хоёлоо бүлээсгэж агаад. Яг тэр өндөгний уураг маань өөрөө хамгийн нам градус бүлгэндэг уураг. Учираас хоёлаа энийг нэг гоё пестри крем жигтгэн тийм байна. Смут болгохын тулд хэрвээ энэ боталж байгаа тийчих юм бол яг нэг гомн дээр өндөг харж илгүүд ингээд нэг юм сонирм болчихсон яг тэр шиг болчих юм байна тий. Манай шеф бас бид нарт нөгөө зааж өгтөө тэгдэг байсан. Зөөлөн гал дээр хийгээрээ технологи scrambled egg-тэй болно шүү. Тий, яг тийм тий. За хоёлаа энээсээ 50 г хэрэгтэй. За хэлээ. Энэ арай халаагүй тий. Тийм бай. За ер нь чүчүүд жоохон нэмчээ. Манай Тодо брендийн ган сав суулга дулааны дамжуулалт нь маш сайн. Оо за. Шууд хална. Тэгээ бас шууд хөрнө. Оо ямар гоё. Тэрнгээр айгу бас даваа талтай юм л. Тэгвэл ч одоо бас тий энэ манай эсмэг энэ болохоор шууд энийг мэдрээл асар
богино хугацаанд шууд дулаанд амжуулаад маш хурдан алдаг. Тэг бас айгүй чухал шүү. Ер нь бол галтгоонд юм хийхэд нөгөө хурд бид нар чи энийг ингээд нэг тавьчаад хүлээгээд авахгүй хормхон зур халаагаад өгвөл одоо бидний ажилд. Тийм, тэнгуү чинь тустайхан байхгүй. Дүлий гэдэг дээ шүү. Тийм. Хөөе чи энэ чи угаас амар дүлий байхгүй юу гэд. Манай бол хэрэг дуулууртай дүлий биш. За одоо маш сайн жигтгэн хутгах шүү заяа. Зөөл. Яагаад тэгэхээр хоёлаа доор нь наалтах төлөхгүй байх. Наалах эрсдэлтэй болохоор зөөлөн жигдлээ. За энийг хоёлаа шинэж авах чи. Энэсээ. За ойлголоо. Шааныг инглээ. Зөв хоёлаа дараа нь хутгачих юм чинь. Хэж байгаа юм. За. За эсвэл чи хутгаж үзмээр байна уу? За энэ яаж юм? Хэмээгүү. Болчлоо. Ер нь бол. За шүүрээ барьчих. За. Энэ дээр юу? Тий, хоёлаа энийг өтөр унтраач. Ингээ шүү. За. Амар юм би тий. Харин тий. Вау. Ингээд илүүдлийг ингээ авчих юм даа. За бөөгнөрсөн. Тэгээ өндөг маань өөрөө нөгөө үр хөврөлтэй байдаг шиг юм цагаан. Тэрийг бас ингээд шүүгээд авчиж байгаа. Одоо энэ хэрэггүй. Одоо энэ хэрэггүй. За. Одоо энийг яг ямар болтол нутах уу? Өртөлтөл нь. Өртөлтөл нутах. За. Нэг нь жигт нутах шүү. Бүх савныхаа яруулаа. Тэгэд аль болох ингээд нөгөө үе хөдлөг. Тэгвэл чиний гар ядахгүй. Ингээд үү? Одоо ингээд Paul Pastry гэж байгаа шүү дээ. За. Тэнд ороход ямар нэгэн шалгуур байгаа юу? Одоо нэг ингэсэн байх хэвээр, ийм сургалтанд ингээд суусан байх хэвээр, ийм хүн яг Paul Pastry-д ажиллах одоо боломжтой гэдэг ч юм уу. За ерөнхийдөө Paul Bakery-д бол анх ажилд ороход одоо мэдээж миний CV бас нөлөөлсөн байх гэж бодож байна. Тэгээд тэрнээс гадна бид нарт нөгөө гаднаас те гадны шеф ирээд 4 сарын сургалт орсон. Тэгэхээр тэр 4 сарын сургалтыг төгсөж өөрөө бас сертификаттэй болоод тэгээд тэнд яг Франц технологийн бейкерийн яг одоо юу болно тоогооч гэж хэлэндээ бейкерийн тоогооч гэж хэлгүү. Pastry chef. Яг Франц технологи гэдэг бол бас илүү нарийн чиглэлээр бүр одоо нөгөө миний мэддгээс илүү гүнзгий нарийн байсан. Сонирхолтой юм байна. За хоёулаа би энэ утгаж чизкейк гаргаад ирэх үү? За окей. Оо вау. Өстө өөргөн болцсон бай. Дув. Тийм ээ. Өстө яг жигтгэн гоё юусэн мэдэгдэж шүү. Вау. Ийм царайлгүй нэг бодтой та нар. Стегдүү тарагч шүү нэр гэсэн. Стел нэг хөөрхөн бэлтгэн зүрхнүүд идэнэ гэдэг шиг тий. Хөөрхөн жоохнууд идэнэ гэж зөвлөхлөр бас л. За хоёлаа хөрхөөрөө жоохон баг зэрэг суу. За. Одоо ч энд ингэ тавьчих зүг биз дээ тий. Тий хоёлаа жоохон хөргөө. Тэгээ хөргөө. Окей. За тэгвэл энийг энэ ардаа тавьчих. За. Хүүхдэд өгөхөд үнэхээр манайх бас нөгөө би одоо нөгөө тэгдгийн хамгийн хайртай хүндээ хамгийн сайхан юмыг зориулмаар шүү дээ. Тэгэхээр манайх би бол одоо хайцсан ч нэг юм баярт очихдоо найзынхаа төрс өдөрт очихдоо нэг кек бариад өчтдөг. Гол нэг гараа гаргаж хийснээс гадна тийм би бол үнэхээр баталчаад хамгийн чанартай орц жороор манайх юм. Супер. Тэр бол хамгийн чухал. Гоо ингэ сүүн ирчих. Тий. Багаж. За одоо хоёлаа ингээд өтгөрөөд эхлэхээр нь галаас аваад маслаа ич. Окей. 50 г масл тий. Зя. Уулта. Зөв энэ дээр нь зохиж бол. Энэ яг тийм надаас явахыг хүсэхгүй байгаа юм шиг ингээ. Халбагнаас явахыг хүсэхгүй. За одоо тэгээ буцаж тавиад. Маслаа уустгал нь сайхан утгана. За хоёлаа болцсон уу? Болцсон. Хоёлаа энийг нэг жижиг шилэн савнда. Хоёул энд ичх үү? Тэгээ. За хоёлаа энийг төр зөөр нөгөө пластик wrapper яач дарчи. Яагаад гэхээр хоёлаа нөгөө хатаахгүй дээр нь хөрөх чигийн
алдагдахгүй тий. За нэгэ тэгвэл түр бас дахиад юм хатаа тавьчих. За одоо юу хөстэй лээ? Одоо энэ өндөг маань болчихно юу? Өндөг одоо хоёлаа тартны суурь. Хоёлаа ч нэг тарт хийх гээд байгаа шүү. Чизкейк маань бэлэн болцсон. Тартанд хийх крем маань бэлэн болцсон. Тарт маань байхгүй. За одоо хоёлаа плеткаа ураагаад миксерийг нааш авчих. За. Хамтрагч гантиг мебель тавилгын үлгэр, хийцэн сэтгэл, орон зайн урлаг. Хамтрагч чанарын стандарт, эрүүл бүхний эхлэл, насан туршийн эдэлгээ, Toto Household. За одоо хоёлаа орцуудаа хийцгээе. За энэ бол манай алманы гурал байна. За алманы гуралнаас 30 г. 30 г. Сахарын бүүдэр нь 90 г шүү. За одоо гуралнаасаа хоёлаа 240 г. Манай энэ гурилчээстэй яг бейкерийн зорилт сугуурлаа шүү дээ. Нөгөө таныг иймэрхүү десерт хийнэ гэдэг ч мэдсэн болохоор яг ингэж аваад бэлдсэн. Ханаас авсан? Good price-аар зарагддаг юм билий. Тэгээ бүр яг хайжгаад зөвхөн яг гол нэг органик. Оо тийм биш үү те. Тэгээ яг гол нь одоо best baking flour гэж аах. Тийм байна. Тэгэхээр яг зөвхөн бейк хийхэд яг зориулагдсан. Яг юм тустай гурил үүд юм билий. Би өмнө нь ийм гурил үүд гэж мэдчихэж байгаагүй. Энийг хэдэн зуун грамм гэлээ? 240. 240. Тэнгүүт ч яг ингэж өөрөө жоохон судалж үзээд ингэж ихлээр бүх орцууд одоо бас байдаг болчихжээ. Монголд ч тий. Нэг үе ботход маш илбэг болцсон шүү тий. Манай компани болохоор түүхий идүүдээ Францаас. Ер нь их бүтээгдэхүүн маань Францаас ирдэг. Тийм болохоор өртөг шингэсэн, үнцэн шингэсэн, сэтгэл шингэсэн гэж байгаа юм шүү тий. За 40. За хоёлаа давснаасаа 2 г. За. Одоо эн чинь гоё наривчлал сайтай учраас ямар ч асуудал үүсэхгүй. За манай энэ давсч маш их сонирхолтой. За. Йодын агуулмжгүй. Тэгээд цэвэр одоо яг нөгөө нуурын давсах. Харин йодчулсан дамсныг жоохон кашуан төгөөд байдаг те. За энэ хоёлаа гурлын ийшээ тавьчих уу? Тэг. За яг. Яг хүчтэй гэж зөвхөн яг 2 болгочлаа. Тэглээ. Энд гэхдээ үнэхээр гоё юм даа байна те. Тийм угаас. Аль мэдрэмжүүдийн бүгдийг хүчэн цангаач тайлаад тэгээд юм чихэрний нөгөө after test дээр жирийн кола ухаар нэг цаана нэг хоолоо дээр ингэ дууралтаад байдаг. Тэгвэл энэ болохоор тэхгүй юм бэл. Тийм байна. За одоо ихлээр ингэж утгах нь. Зүгээр утгах чинь. Бранхан шатны мэдгэдэггүйнийг айгүй хурдан сайн сурч шүү. Баярлалаа. Цэцгийн бас маань. За одоо тэгээд энийг маш багаар. Зүт. Багаар. Яг маш баг дээр тавьчих. Яг ийм багт болчихно. эхлээд тий. Эхлээд. За жимсээ байгаа. Тэгээ бүгдийг нугаах шүү. Тэгээ. За эхлээд энийг явуугач. Анхны боловсруулалт гэдэг одоо гарт огоонд бол энэ ажиллагааг бол хамгийн чухал. Угаа цэвэрлэх. Тий. Анхны боловсруулалт. Тэгээд хамгийн сүүлд дулааны боловсруулалт. Тэгээд анхны боловсруулалт хийснээсээ дулааны боловсруулалт руу. Гэхдээ хоёулаа нөгөө гүзээлтгэн чимэглэх жимсэлээ. Декор олох тий. Тэгээд пол бас юм нөгөө юутай. Манай пол манаас юм жимс угаах бас бодлоготой. Бас заавал ингэж угаан заавал ийм зүйлээр ингэж угаана гэдэг. Тэд нар маань хүртэл юм нарийн дараал тагаад биднэрт зааж өгсөн. Тийм ээ тий. Хоолын өрийн бас бодлого дээр бас юм нөгөө palm oil ашиглахыг хоригддаг. Гадуур худалдаанд гарч байгаа бичийн жигнүүд хинхэн юм нөгөө palm oil-ийн агуулмжтай байдаг учраас бид нар ингэж өөрсдөө хийцгээдэг. Сэтгэл яг органик юм байна. Тэг гоё юм байна. За одоо нэг ингэ болгоцсон. Одоо ийшээ өндгөө 50 г бүтэн өндөг. Тий.
Гэхдээ ерөнхийдөө өөр савнд заавал ингэж харгалж байгаа. За яа тэгэхээр хальсан орох ч юм уу. Тийм ээ. Хүүхэд идэх. Тийм байна. Би сая яг сүйлт л гэж бодлоо. Одоо тэгэхээр нэмэхэр өнөө. Нэмэхэр болчихсон. За ойлголоо. За болсон. За хоёлаа энийг пластик wrap-та. За. Богоод төрзөр хөрөгчөнд хийгээд жоохон гэж зурмаг амраач. За. Зуурсан гүрэл шиг байх юм бол буруу исэн байна гэсэн. Яг юм бутарсан байх хэрэгтэй. Тийм байна. Ингээд нэг юм гоё тий. Зураг нь бас нэр юм байна. За одоо хоёлаа нөгөө альтрууныхаа cookie base зуурсан шүү дээ. Тэрийг зурмаг аваад. Окей. Чист гоё. Амарчсан байна уу? Хүртсэн байна. Үнэхээр амарсан байна. За одоо хоёлаа энийг 45 грамаар тасалж гадал саунд маань яг таардгийг. Ингээд. Ингэх юм бол энэ нөгөө зурм маань энэ хэвэндээ наалтахгүй гэсэн үг. За яг ингэж сайхан бөөнө хийлж голдон тавьж агаад гэж жигтгэн дарна шүү. За. Тэгээд вау. Ямар гоё. За хоёлаа энийг ахаа жоохон дарж агаад ирэмгээ гоё ингээд тайчлаад юугаа цухтгаар ингээд үсгээд авчихсан. За одоо чи дараад үз. Энэ өртөө манайхаа яг ийм болох хэрэгтэй гэдэг гинэ. Тэгэд энэ жоохоо илүү гарсан эсгүүдээ утгаараа ингээд тэгшлээд янзлцдаг гэж. Тийм хүч орж ийн үү? Тийм. Таасаа гэхдээ их гоё хийгээдсэн. Минийх жоохон тийм хүчтэй болоодох юм. За яг би нөгөө нэг олон жил хийцэн болохоор эвийн олоос. Яа миний гоор яг болохгүй нөө. За яах вэ? Зүгээр. Ахаад хоёлаа. Хоёлаа ахаад хамт хий. За тийм. Болж байна. Одоо юу нэрээ даа. Болж ин төгч ин. Одоо гоё дарчих. За хамаагүй дээр үү. Өстой гоё. За баярлалаа. За одоо хоёлаа цэрээ эрэхтэй. За. Цоолъё. За ингэ. За ингэ цоолъё шүү. 2 3 4 5. За. Зүгтэй. За одоо хоёлаа 180 градус дээр нэг 15 минут тарч илээ гэж юм чи. Окей. За одоо хоёлаа үлдсэн зурмгаараа чизкейкийнхаа суурийг бэлдээ. За. Гадуур бол голдуу нөгөө бичээнээр хийдэг. Бид нар ч нөгөө бичээ ашиглах боломжгүй. Бүгднийг яг органикаар өөрсдөө хийх. Ойлголоо. За элдий. Элдэх хэрэгтэй тий. За хоёлаа ингэ зүгээр яач бадчих. Зүгээр тослог зурмгийн өөрийнх нь онцлог нь. Угаас ингэ хэрэгтэй. Нухаж болохгүй, хит их хөдөлгөж болохгүй. Тэгэх юм бол нөгөө эрзэм болчих. Зүр юм уу? Ингээл. Хөнхөн дараад. Зүгээр. Ингээл. Хоёлаад чи энэ дээр хэлбэр хэмжээ ямар ч асуудал байна. Асуудал. Яагаад тэгэхээр хоёлаа энэ чинь болгосныхоо дараа нунтгалж учраас. Тийш дээ. Чизкейк өөрөө бүр анх эртний грекээс үүссэн. Вау. Тэр нь Ром Европоор тархаад тэгээд сүүлд орчин үед тэгэхээр 1800-аад оны үед Америкт үүссэн. Одоо Нью-Йорк чизкейк гэдэг бол хамгийн алдартай чизкейк гэдэг. Нью-Йоркт очивол заавал Нью-Йорк чизкейк гэдэж үзэх хэрэгтэй. За тэгвэл. За болсон. Үнэхээр гоё бол та. За хоёлаа энэ дээрээ хоёр талаас нь өргөж. Хатгаж. Хүчлээ шүү дээ. За. За ингээд аваад чи. Мөн адил 180 дээр нэг хоёлаа 15 минут чи. За. 180 гэсэн тий. За. Хоёр талаас нь. Ерөнхий ивент тэтгэгч Ardap
Гүйлгээ бүрт урамшуулалтай. Хамтрагч аз жаргалыг илүү мэдэр. Хүнсний эслэг агуулсан Coca-Cola Plus. Яа. Гоё болж. Тийм байна. Супер харагдчих. Эсвэл үнэхээр авьяастай хүүхдээ шүү. Яа. Ийм гоё болж. За халуун шүү. Боломжтой. За энийг скульптур тэндээ тавьж хөргөх жоохоо. Тэгээ. За. За хоёлаа энэ зураа крем бэлтээ. За энэ чи хоёлагийн whipping крем байгаа. За. За чи энэс 300 г-ыг хийгээд 60 г сахар хийчих. Юу шиг юм? Хэдэн грамм сахар гэлээ? 60. Тэглэж зөвлөнө тийм. Зөвлөх нь. Одоо жоох юм жоо. За бүгдийг салгаад энэ дээр гоё өрөө тавьчих. Шууд ингэ болчоор ингээд юу байгаа салцсан юм шиг. За хоёлаа нөгөө пестри крем аваад бай. Нөгөө чамл крем. Энэ маань бүр сайхан яг хүрцсэн байна. Пестрийн зориулттай энэ шууд энэ дойлоо хошуугаа ээжж байгаа юм. За тэгээ энэ ийм гурвалжин юм байгаа нь ингээд гарыг чин хамгаалж ингэж хийх ийм зориулттай. За яг гартаа ингэж хийж өгүүлж байгаа хоёлаа энэ крем хий. Энэ нь хоош нь авна. Ингээд ингээ гарыг чин бүхээр энэ чинь нэ. За хийгэр. За одоо тэгээд за хоёлаа ингээ эргүүлчих. Зүгтээ. За одоо үзүүрийн яагаад вэ? Уучлаад байна. За эхнийх юм би чамд харуулъя. За яг тэгшгэн дээрээс нь барь шүү заяа. Ингээд. За яг чадах юм шиг санагдчих. Чи чадхаар харагдаж байна надад бас. Болж ин. За. Одоо энийг ингэчээд тэгээд хоёлаа. Одоо хоёлаа энийг Францын туг шиг харагдуулахар ч юм үлээ. За Франц туг маань голдоо цагаан байдаг шүү дээ. Тэгэхээр ялаа энийг ингээд цаа. За. Ингээд ямар мундаг юм бэ? Голцсон нь шинэ хүүхдүүдтэй би гарын бариулж эргүүлдэг гэсэн чи бүр тэгэх шаардлага өөрөө хийж. За одоо хоёулаа жимсээ өрье. За тийм. За чи шууд өрчих үү? Эсвэл би чамд харуулах уу? За тэгэхээр нэгийг харуулчих. Харуулах уу? За тийм. Нэрсээ заавал энэ дээш нь харуулж байгаа юм шүү. Тэгвэл арай үзэсгэлэнтэй бол. Сарын дараа гэсэн чинь энэ бэкрийн газар байгуулж байсан гэж байна шүү дээ. Гэтэ одоо магадгүй чи бэкрийн газартай болохыг үгүйсэхгүй шүү дээ. Манай Пол Бекри чи анх Францын жижиг төлөв хотод нэг юм жижигхэн бэкрийн газар явж байсан бол одоо ингээд гэр бүлийн бизнес байсан юм. Анх тэгж хэлсэн байл шүү дээ. Тий, одоо ч барыг гэр бүлийн бизнес 5 үе
уламжлан дамжсан. Тэгээ ерөөсөө ураа нь болохоор хамгийн энгийн хурцоор хамгийн чанартай бүтээгдэхүүн. Агуу бүхэн энгийн зүйлээс эхэлдэг гэдэг үг өстө үнэн тий. Тийм. Анх тэгэл одоо Полыг үүсгэн байгуулагч нар нь ийм том 40 гаруй орны 700 гаруй салбартай ийм том франчайз хийнэ гэж боддог байсан баг шүү. Анх зүгээр л хэрэгцээндээ тааруулаад хайртай хүмүүстэй гоё зүйлийг хийж өгсөн чинь тэр нь гоё таалагдал тэгэл хэдүүлээ нэг ийм газар нээвэл ямар уу л гэж бодсон баг тий. Тэгээ манай компани өөрөө дэлхийн амтыг Монголд. Вау. Тэгэхээр бас тэр яг гоё байгааз чи яг Франц курсантыг чи яг Монголд идэж гин гэж төсөөлтөө. Тий. Одоо чи яг Франц технологиор хийсэн тартыг хоёулаа энэ чи ингэж хийгээ зогсож байна. Тэгэхээр гоё юм. Тий. Заавал Франц явж тэр амтыг мэдрэх хэрэггүйгээр тий. Өөрийн гэрт чинь аваад ирлээ гэдэг тий. Тий. Одоо энэ хэсгийг ингэж яхахта гоё ингэж тавьж өгөхгүй. Тэгнь. Ааха. Яг тэгж. Одоо ингэн гэсүгтэй таартай. Зөв. Зөв. Ингээд. Тэснэ одоо 2 болоод. Тий. Одоо яг энэ чинь нэсэ. Тий. Ингээд жоохон босгоод өгөр. Яг тэр блубери маань юм. Өндөр болохоор үзээлзэгний бас өндөр болгоч. За одоо хоёлаа глэзерээ жимсээ өнгөлнө. Оо вау. За хоёлаа. Халуун шүү эндээс нь дээрч. За. Цаа гэлцүүд ачгүй. За тэгээ. Тэр нарийн чимэглүүр ажилдаа сайн байна. Урлагийн өөр. Оо вау. За ингээд. За. За. Эхний тарт манд. бэлэн. За одоо хоёлаа чизкейкнийхаа суурийг бэлдээ. За тэгье. Чизкейкнийхаа бичээнийг одоо болцсон. Энийгээ сайхан савнстрайгээд нутгалчих. За тэгье. Ингээд өөрсдөө ичлэр амар юм байна шүү. Тий. Яа ингээд. Оо за. Ямар гоё. Оо яам болж. За болцсон. За. Оо ямар хурдан юм бэ? Тэгэл Гайхалтай. супер. Хоёлаа нэг юм юу хийчихье. Нэг бөөл рүү хийж байгаа. Тэгээд жоохон хайлуулсан масл хийж барьцлаа. Ойлголоо. За хайлсан масл маань бэлэн болцсон. За одоо ишинэ багаар хийгээл. Хоёлаа тохируулж хийх болохоор. За хийж бүгдээр орчих. Гэт энийгээ сайхан. За. Тэгээс Хүнсний хог хаягдлыг баг байлгах хэрэгтэй. Гайлуулах. Галтгооны дүрм гэж тий. Алтан дүрм гэ. За. За чизкейк маань хөрсөн байна уу? Хөрсөн байна. Бүр маш гоё. Маш гоё. Ингээд ягаад үсэх юм бариад үсэх юм бол. Оо вау. Хөвсгөл байгаад. Тий, хөвсгөл гоё. Нэг ингэ зөөлөх юм тийм байна. За одоо хоёлаа нэг та яг нөгөө дундуур хийгэрээ гэдээсэн чинь яг юм нөгөө суурны маань хэмжээ авахгүй. За одоо хоёлаа чимгэлнэ. За. Хамгийн гоё ажил маань одоо эхэлж шүү. За. Яг тэний газар өөрөө ичлээ гэж бодлоо. За. Юурч яваад. Яг тэгшин дээрээс нэрээд тэгээ эргүүл чи ер нь нууцаар ажилтдаг юм шүү. Үгүй шүү дээ. За. Тэгчтэй өмнө хэлчих. Дэг стом. За. За. Гайхалтай. За баярлалаа. За хоёлаа лимонтой чизкейк юм чаа лимоноор чимгэлж болж гин. Эсвэл гүзэл зэгнэж. За чи ямар. За тийм. Гоё юм часисэн лимоны авд нурдсан шүү. Би гэхдээ заримдаа лимоныг бүтнээр нь шууд ичдэг шүү. Хальстын зүг би тэгж идэж чадна. Тийм үү. За тэгвэл мэй нэгдгөө. Тэгээ. Хөөе. Нэг л гоё. Зөө. Одоо хард би явж ярах. Харин тийм бэ. Маш гоё. Яа, хоёлаа ингээд зүссэн нэгэн зүссэн лимон. Энд чинь жоохон зүсээд. За. Ингэчээ. Болж байна. За. Тийм үү? Сууж байгаа юм шиг энэ бас. Тий. Зя хоёлаа энийг.
Сто янзтай. За сто. Ингэ болцсон уу байлаа? Одоо хоёул нь логогоо тавь. Оо за тий. Ирээдүйн үү надаа. Бэн дээ. За ойлголоо. Илчээнэ. Шавар сургаж авах юм шүү. За ингэ. За ойлголоо. За ингэ хоёулаа хийчлээ шүү. Чадлаа. Маш гоё сэтгэлээр ийм гоё урлагийн бүтээл хийлээ. Яа. За тэгээ хоёул одоо хамтлагаанд орох уу? Тэгээ да. За. За. Нэг шууд аваад. Яа, үнэхээр гоё юм хийсэн байна хоёлаа. Нэг артаа үзэгчтэй. Гүр маш гоё харагдаж байна. Нэг юм гялцаад байгаа болохоор гоё харагдаж байна. Тий. За одоо тэгээ яг за. За, шууд гэж. За. Яг Франц ам. Зөвхөн Франц амтыг мэдрийг хүсэх юм бол полыг зориорой л гэж хэлмээр. Баярлалаа. Өнгөр гоё л. За та бас би тань энийг тайм. За. За нэг. За тэр хооронд би бас энэс амсч тий. За чизкейк маань. Мөрөө Супер. Лимон бүр маш гоё амтгаж байна. час хийж гинөө. Маш гоё. Жинхэнэ Франц амттан гэж л яг хэлмээр байгаа юм бүр. Үнэхээр гоё. Зя. Бэлэг. Сайн нөгөө таныг ямар гоё гамбан зөө гэдсэн болохоор энэ гамбанзыг танд бэлгэлмээр санагдаад тэгээ манай Tote брендийн маш гоё юм эрүүл мэндийн одоо эрүүл мэндэд зөрөө нөлөөлөхгүй ямар нэг өөрөөсөө үртэс одоо ямар нэг юм одоо хутгаар ингээд юм хүмүүжлээ гэж бодоод бактерийн үржүүлэхгүй ийм гоё гамбанзыг Баярлалаа. Гэтэ бүр та үнэхээр гоё юм хэрэгтэй үү юм аа. Баярлалаа. Ийм гоё десертийг яаж хийх зааж өглөө тантай яг нэвтрүүлгийн турш яриа өрнүүлэхэд үнэхээр гоё таатай байлаа. Баярлалаа. Жинхэнэ Франц амттай хийж өгч намайг дайлсан маш их баярлалаа. Баярлалаа. Хамтран ажиллахад маш таатай байлаа. Баярлалаа. Танд маш их таалагдж байна. Тэгээ дараагийн дугаараар уулзцгаая баяр таа.